Зя юу яцхан залуусаа. За өнөөдөр 22 дахь өдөр гэхээр удахгүй 8 хоногийн дараа чаленж маань дуусна. За ямар ч үсэн энэ хэмнэлээ бол та үргэлжлүүлээд явна гэдэгт бол итгэлтэй байна. За тэгэхээр өнөөдрийн 3 үг бол эхнийх нь мазуши. За мазуши гэдэг бол ядуу, за ядарсан гэсэн утгатай. За дараагийн үг бол окане. Кане гэж хэлдэг. За мөнгө гэсэн утгатай. За сүүлийн ходокосу. За ходокосу гэдэг бол одоо өгөх, туслах, амьдрах энэ гэсэн утгаар орж байна те. За тэгэхээр мазуши хитони окане о ходокосу. За хито гэдэг үгийг бол өмнө үздсэн. Тэгэхээр өгүүлбэрийн утга бол ядарсан хүнд одоо мөнгөөр туслах гэсэн утгаар орсон байна. За бас шинэ үгнүүд бол таалагдсан байх гэж найдаж байна. Маргааш 23 дахь өдрөөр уулзцгаая.